Эглэлцэг амралтын өдрөө сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. За бид нэг нээлттэй хэлэлцүүлэг хүргэдэг болохоор тогтсон. За энэ удаагийн өсөг харьцааныг хэлэлцүүлэхэд монгол хэлээр хэрхэн зөв бичиж ярьж байгаа вэ гэдэг энэ асуудлын хүрээнд монгол үсгийн дүрмийн тухайд үзэгч та бүхэнд энэ салбарт аж амьдралаа зориулж ухаан ажиллаж яваа эрдэмтэн докторуудтай уулзаж ярилцаж за бид монгол үсгийн дүрмийг хэрхэн нэг талд нь гаргаж зөв эмхлэн цэгцэлж залуу хойч үедээ их хэлээ хэрхэн зөв ярьж бичиж сурах вэ гэдэг энэ чиглэлд нь юу хийх ёстой юм бэ гэдэг энэ асуудлын хүрээнд ярилцсан юм. Ингээд студид хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн зочдтой үзэгч та бүхэнд танилцуулъя. Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга шинжлэх ухааны гавьяа зүтгэлт академич Төмөр Тоогоош хүрэлцэн ирсэн байна. За төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга доктор профессор Багсарч багш хүрэлцэн ирсэн байгаа. Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор профессор Чойсаа багш мөн студид хүрэлцэн ирсэн байна. За сэтгүүлч Төвшин Жаргал бас энэ удаад манай хэлэлцүүлэгт оролцож ерөн сэтгүүл зүйн салбарт бас монгол хэл хэрхэн зөв бичигдэж монгол хэллээрээ бид хэрхэн зөв бичиж байгаа вэ гэдэг асуудлын хүрээнд бас оролцогчдоос маань асуулт асууж өөрсдийн санаа бодлоос болцох юм аа. За дараагийн жижиг Монгол Улсын их сургуулийн монгол хэлний тэнхимийн багш Батулга багш хүрэлцэн ирсэн байна. За дараагийн зочин шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан оролцоо хүрэлцэн ирсэн байгаа. За ийм бүрэлдэхүүнтэйгээр үзэгч та бүхэнд бид хэлэлцүүлгээ хүргэх юм. За гэхдээ бид бас нэмж багш нар авчирсан зочид урьсан боловч за боловсрол шинжлэх ухааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Эрдэнэ чимээг дарга бас хүрэлцэн ирэх боломжгүй байна. За ингээд бид хэлэлцүүлгээ эхлүүлж байна. Хамгийн ихний асуултыг асууя гэж бодоод зочид маань бүгдөө ялнаас Монгол хэлний зөв бичих дүрм чухам аль дүрмийг барьж байгаа болоод иргэдийн дунд маргаан үсгээд байна вэ гэдгээс яриа эхлэе. Уг нь бол 1984 онд одоо хэвлэгдэж гарсан батлагдсан Цэндийн дангийн сүрэн Осорго хоёрын бичиж гаргасан тэр дүрмийн дагуу яваад явах ёстой гэсэн ийм нэг зүйл байгаа. Гэхдээ маргаан их дагуулад байгаа учраас чухам ямар дүрмтэй болоод ингээд маргаан дагуулад алдаа их гараад байна гэдгээс зочид маань ер нь тайлбараа хэлээд явах юм баха гэж бодож байна. Кирилл бичгийн асуудал бол Монгол хэл шинжиллийн ер нь их багахан хэсгийг эзлэн л дээ. Монгол хэлний шинжилэл гэдэг бол их урт удаан түүхтэй. Бидний тооцоолсноор бол нэг 1200 жилийн түүхтэй монгол хэлний шинжил байна. Кирилл бичгийн асуудал бол нэг 70 жилийн түүх байна. Тэгэхээр юуны яагаад 1200 гэдгийг бол яг дараа тайлбарлаж болох юм. Зүгээр одоо Кирилл бичгийн асуудал руу ороход бол 1941 оны 5 сарын 9-нд Монгол Ардын Хувьсгалт номын төв хороо сайд нарын зөвлөлийн 27 дугаар хамтарсан хурал гэж болсон байна. Тэр хурлаар бол Орос үсэгт үндэслэн шинэ үсгийг зохиох тухай шийдвэр гаргасан. Тэрнээс хойш нэг 70 гаруй жил болж байна л да. Тэгээ яг тэр үед өмнө нь бол юу болсон гэхдээ ганцраг Монгол бичгийн өөр үсгээр солих асуудал бол нэлээд тавигдсан. Өөрөөр хэлбэл монгол хэл бичгийн бичлэг монгол хүмүүсийн аман хэлний хооронд их зөрөө гарсан. Өөрөөр хэлбэл тэр чинь хэл чинь өөрөө хөдлөнгийн болохоор тэгээд аман яриа нь хөгжөө явчихгүй юу? Аман хэл нь хөгжөө явцсан. Бичгийн хэл нь бол үлдсэн. Тэр бол дэлхийн хэлний практикт байдаг зүйл дээ. Одоо англи хэл, франц хэл гэдэг ингэх чинь бол бичлэг дуудлага хоёрын шал онноо шүү дээ, тийм ээ. Кирилл бичгийг одоо зохиож хэрэглэх тухай асуудлыг шийдсэн байгаа юм. Тэр нь бол яг юуны эдийн засгийн шаардлагач байсан, бас улс төрийн шаардлагач байсан. Манайх ч нөө жижиг ядуу орон тэгэхээр одоо туулган үсгээ хаанаас авах вүлээ. Тэгтэл ард түмэн чинь одоо ард түмний соён гэгэрүүл хэрэгтэй байдаг. Гэх мэтлэнгээр ингээд Кирилл үсгийн авсан юм л доо. Тэгээд иргэдийн дунд бол олон удаа дүрм өөрчлөгдсөн гэж ойлгоод байх шүү. Хамгийн сүүлд 2011 онд маргаантай байгаа 700 үгийг эмхлээд нэг мөр болгоод за тэрнийг олон нийтэд хэр сайн хүргэсэн бэ гэдгээс яг энэ маргаантай асуудал тэгдээд байна уу гэдэг ийм байр суурьтай байгаа юм. Яг хэл шинжиллийн ухаанаараа гэдэг юм уу хэл шинжиллийн энэ дэлхийн хэл шинжиллийн ухаанд за монгол хэл шинжиллийн ухаанд юу нь яг энэ дүрм журмаа яаж өөрчлөх ёстой юм. Одоо бид үнэхээр энэ 83 оны дүрмийг бариад явал өнөөгийн цаг үед таарж байгаа юу гэдгээс дараагийн асуулт гарах ёстой. За одоо өөртөө бидний дагаж мөрдөж ирсэн дүрм бол
одоо бид сая магистрч доктор хэллээ монголчуудыг бичигсэлтэй болох маш их үүсгэсэн. Гэхдээ хэлний шинжилгээний үүднээс үзвэл монгол хэлнийхээ авианы бүтэц, авианы байрлал, үеийн бүтэц за цаашлаа бол үгийн язгуур үндсийг яг бүрэн зогсож чадаагүй. Бичгэд бол үгүй язгуур үндсээ идэвхдэг, нөхцөл дагавар идэвхдэг. Олон янз бүр энэ бол олон янз бүр бичих юм байна. Тогтсон тийм зарчим жаахан бүрэн тогтоогүй учраас олон янз бүр бичих тийм тохиолдол гардаг. Ягаад маргаантай гэдэг нь ерөөсөө бүрэн зарим талаар бүрэн босроогүй. Энэтэй л одоо холбоотойгоор хүмүүсээс өөр бичсэн. За сүүлийн үед одоо 90-ад оноос хойш одоо хүмүүсийн бас нэг одоо юу гэдэг эрхчлөөний асуудал хэлний нээлэх эрхчлөөч гэдэг юм уу. Өслөөдөө илэрхийлэх эрхчлөөтэй ч бас холбоотой байж магадгүй. Тийм учраас нэлээд сүүлийн үед бол нэг үгийг одоо хэдийн янзаар бичсэн. Тэгээ энэ алин зөв алин буруу гэдэг сургалтын газар, хэвлэл мэдээллийн газрын хооронд бас ийм маргаан гарсан. Тийм учраас боловсрол шинжилгээ ухааны яамнаас 2 жилийн өмнө одоо эхний ээлжинд нэг их маргаантай байгаа 700 төгрөгийн жагсаалтыг гаргаад тэгээд тэрнийг бас эрдэмтэн мэргэжилтнүүдээр 2-3 өдөр хэлцэж байж одоо тогтоож гаргасан байгаа. Харин тэрийг одоо олон нийтэд төрөх талаар одоо яхан дутагдaltaй байсан байж магадгүй. Ийм л юм. Ер нь яг энэ 700 үгийг хэр сайн одоо олон нийтэд хүргэж чадсан бол гэдгээс дараагийн асуулт орох хэрэгтэй болоо. Яагаад тэгэхээр бид одоо хэрвээ энэ орчин цагийн хөгжил дэвшилт тааруулаад монгол хэлнийхаа дүрмийг өөрчлөлт эргээд энэ дүрмээ хэрхэн олон нийтэд таниулж ерөнхий боловсролын сургуульд дөнгөж монгол их хэлээ үзэж эхэлж байгаа хүмүүстэй сурахаас ахуулаад хүргэх гэдэг энэ хүртээмжийн асуудал яригдах хэвээр. 700 үгийн асуудал ер нь яагаад бас төдийлөн нэг талдаа гарч цэгцрээгүй байна вэ гэдэг шалтгаан нь юу байгаа юм болоо гэж. Гэтэ боловсрол шинжилгээ ухааны яамнаас зочирсан боловч ирсэнгүү тэр хүн илүү тодорхой хариулах хэрэгтэй байсан болов гэж. Ер нь энэ дээр талууд маань ямар хөө байр суурьтай байгаа юм бол. Тийм тэрнийг бол тэр 700 монгол үг 200 гадаад үг 34 орчуулга ингээд нэг 1934 үгийн асуудал байгаа юм да. Тэргээр мэргэжлийн одоо комисс бүр томилогдоод төрийн хэлний зөвлөлийн дарга өгөөд боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын тушаалаар одоо мэргэжлийн комисс байгуулагдсан. Одоо бид нар орсон л доо. Тэгээд тэр комисс тогтоогоод тэрний төрийн хэлний зөвлөлийн тогтоолоор батлаад ингээд хэрэглээнд оруулсан. Хэрэглээнд оруулсан тогтоол дээр нь бол юу гэж заасан гэхдээ ганц зэрэг энэ 700 үгийг одоо хэвлэл мэдээллийн хэрэгсээр сайн сурталчлах хэрэгтэй гэдэг тодорхой хүмүүст өөрөө өгсөн. Бүр боловсрол шинжилгээ ухааны яамны юуны газрын дарга нарт бүр нэр заагаад энийг тохиомл болгож хэвлээд бүх юунуудад бүх номын сан бүх сургуулиудад одоо зах хүнээр нь хүргэж өг гэж ийм өөрөө өгсөн. Тэр нь яг хуу тэрнийг боловсролын яамны тэр халуутах хүмүүс нь биелүүлээгүй. Тэрнээс болоод зөвхөн боловсролын яамны одоо вебсайтн дээр нэг хэсэг тавигдаад тэгэл тэр нь бус нэг вебсайтных нь бус материалаа нийтлэх шаардлагаас болоод алга болсон юм шиг байл. Бид бол төрийн хэлний зөвлөл тэрнийг боловсролын яамныхан нөгөө тохиомл болгож хэвлэхгүй болохоор нь бид нар Монгол өөрсдийнхөө төрийн хэлний зөвлөлийн цуврал дээр юм бол нийтлэл тавьсан байгаа. Гэхдээ хүртээмж бас хүртээмж нь төдий сайн биш. Манай цувралч нь өөрөө их цөөхөн хуваар хэвлэгддэг болохтойгоо зэрэг тэр нь бол эдийн засгт ялгаатай юм чинь мөнгө төрөхтэй болоод сургуулиудын хувьд яг аль биесээр хөрвүүлсэн тийм зүйл бол байхгүй л дээ. Яг одоо энэ 700-ыг бол би сонирхоод хайсан олдоогүй сайт руу орсон сайтнаас би татчих авсан л да. Энд дээр бол 393 үг байгаа. Тэгэхээр 393-ыг аваад үзэхэд бол үнэхээр журмалсан үг нь хэд вэ гэдэг бол их эргэлзээтэй асуудал байна. Тухайлх юм бол одоо энэ 700-ыг журмална гэдгийг бол би юу гэж ойлгож байна вэ гэхээр бичлэгийг нэг мөр болгох, олон нийтээр дагаж мөрдөх тэр зөв хуулбарыг нь гаргаж ирнэ гэж ойлгоод байгаа. Гэтэл одоо ингээд аваад үзэхэд бол үнэхээр яг журмалсан үг нь хэд вэ гэдэг үзэх юм бол нэг 20 гаруй үг байна. Тэрнээс гадна яагаад одоо ингэж бичгэж байгаа бүүмэд дээрээс бүр одоо ингээд хүчээр тулгасан нялзаасан одоо маягтай тийм үг бол 20 гаруй байгаа. За үлдэстэй нь болохоор бол одоо журамдах шаардлагагүй гэж би дотроо бодож байгаа. Яагаад гэх юм бол илэрхий буруу биччихсэн байгаа үгийг ингэж бичье гэж одоо заагаад байгаа. Тухайлх нь бол одоо энд байна л да. Тэнгис гэдэг хоёр хөлбөр гаргаж ирээд тэнгис гэх нь зөв гэж байгаа.
Тэгвэл одоо тэнгис гэж бичдэг монгол хүн байдаг юм уу гэдэг бол хэрэгэл зүйтэй байна. За тэгээ цаашлаад аваад үзэх юм бол ер нь л дийлэнх нь болтой гэж хүмүүс бол дуудлагаараа биччихдэг. Байхгүй гэж бодож байгаа. Тухайлбал одоо энэ хамгийн ихэнд л одоо азраг гэдэг үг, авраг гэдэг үг байна л да. Энийг бол авраага гэж хоёр янзаар бичээд хэрэглээнд ашиглагдах нь авраг гэж бичээд байгаа. Гэтэл одоо хүн хэрв авраага гэж бичиж байгаа бол энэ чинь бол илэрхий буруу бичиж байгаа шүү дээ. Зөв байгаа юмыг нь одоо буруу бичээд байхад тэрнийг бол журамлах гэдэг шаардлага байхгүй. Яг ийм одоо шаардлага үгнүүд бол 80 гаруй хувь буюу 300 гаруй үг нь ингэж авчиж байгаа. Тэгээ иймэрхүү маягаар бол одоо үнэхээр одоо журамлах хэвээр үгнүүдэд журамлаад байна уу? Аль эсвэл одоо бидний одоо бүр олон жилийн турш бичээд сураад дадчихсан тэр үгнүүдийн бичлэгийг нь эвдээд байна уу? Эсвэл одоо цөөн тооны монгол хэлнийхээ дүрмийг мэддэггүй, монгол үгээ зөвөр бичиж чаддгүй тэр хүмүүсийн одоо буруу гаргаж бичээд байгаа үгнүүдийг журмалж байгаа үгийнхаа тоонд оруулаад их олон үг журмалсан болох гэдэг юм гэдэг бол ойлгомжгүй байгаа юм л та. Энэ дээр одоо тухайлах юм бол одоо хэдхэн үг хэлэхтэлтэй одоо бид нар бол бүжин гэж одоо хар багасаа бичсэн. Гэтэл одоо бүжин гэж бичих зөв гэж байгаа. Яагаад одоо бүжин гэх нь зөв юм бэ гэдэг асуултыг бол би бас хүмүүст таньж байлаа. Тэгэхэд одоо ямар тайлбар надад хэлж гэнэ үг гэхээр бүжин гэдгийн бүж гэдэг нь бүжиглэх гэдэг үгийн язгуур байгаа. Тийм болохоор одоо бүжин гэж бичих нь зөв үү гэж байгаа. За одоо бид нар бүгдээрээ шавж гэж одоо зөөлний тэмдэгтээ бичдэг байлаа шүү дээ. Гэтэл одоо зөөлний тэмдгийг нь авч хаяад шавж гэж бичнэ гэж байгаа. Яагаад одоо шавж байж байгаад шавж болж байгаа юм бэ гэж асуухаар шав гэдэгтээ багш шавын шав гэдэг үгний араас жээж залгаад байгаа юм аа. Тийм болохоор одоо бид нар бол шавж болгож байгаа маа гэж байгаа. Хэрэглэгчийн хувьас гэж ямар утгаар нь хэлж гэнэ үг гэхээр би бол өдөр тутам бол монголоор бичих шаардлагатай тулгардаг. Тэгэхдээ бас нэг зөв бичгийг дотор бодож байгаа. Сүүлдээ одоо би бол өөрөө зөв бичээд байгаа юм уу гэдгээ мэдгүй боллоо. Явж одоо бүр оюутнуудынхаа бичсэн үг одоо би засч чадахгүй болж шүү дээ. Ийм л одоо байдал үүсэж байгаа. Энэ дээр манай зочид бас өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх яах юм. Олон зөвгийг гаргаж ирсэн шалтгаан нь бол ерөөсөө ерөнхий улс хурлын сургуулийн багш нараас одоо боловсролын их сургууль, боловсролын хүрээлэн, боловсролын яамд санал хүсэл тавиад байсан байна. Ингээд энэ үгийг ингээд нэг хүчээд байх юм, ингээд нэг хүчээд байх юм, альваар нь хүчих юм бэ гэдэг. Ерөнхий улс хурлын сургуулийн багш нараас гарсан тэр саналын дагуу тэр үгнүүдийг цуглуулсан байна. Юуны боловсролын яам. Тэгээд мэргэжлийн комиссар шийдүүлсэн. За тэрэн дотор байцаа гэдэг үг байна гэхэд байцаа гэдэг үг чинь Дамжинсарангуй Осрогоо хоёрын тойлон дотор байцаа гэж бичсэн. Байцаа гэж бичсэн. Тэр нь бол одоо цагаан цай гэсэн үг гэлөө. Хятад үг. Цагаан ногоо гэлөө тийм ээ. Тийм үг гэж байна. Тэгэхээр байцаа гэж нөгөө дуудлагаараа бичих биш байцаа гэж тэр юугаар нь бичнэ гэж ингэ шийдсэн. За шавж гэдэг үг бол үнэхээр юуны шавж гэж бичье гэж. Тэрэн дээр цэвэлгөөн толинч тэр шавжи гэж байгаа. Зөөлний тэмдэггүй байгаа. Тэр уламжлалыг баримталж шагжийн толин дээр ч байгаа. Тэр уламжлалыг баримталж шавж гэж бичсэн. Түүнээс шүүл нөгөө шавдаг учраас их гисэн утгатай биш. Уламжлалаа дагаад шавжи гэж бичдэг. Монгол бичгээр шавжи гэж бичдэг учраас бид нар шавж гэж бичсэн. Тэр хүмүүс нөө цээж гэдэг үг яагаад чээж гэдэг болчихог бас хүмүүсийг асуув. Тэр бол нэг алдаа болсон. Тэрнийг энэ дээр бас шинжлэх ухааны актын байр суурь илэрхийлэх хэрэгтэй. Яа тэгэхээр зэрэг яг хичээл зааж байгаа Чой сан багшийн тухайд бол өдөр болгон одоо хичээл зааж байгаа өөрөө юм бичиж байгаа хүний учраас маргаантай асуудал байна гэдгийг хэллээ. Гаргаж ирж ер нь ямар агуулга шаардлагын улмаас хаанаас шаардлага байна гэдгийг нь харж иж хийсэн юм бэ гэхээр үнэхээр ингээд бас л дахиад маргаантай. Зүгээр би өөрөө зүгээр хувийн бодлоо хэлэхэд бол яг мэдээж ингээд одоо 7 зөвгийг ингээд журамлаад маргаантай байгааг одоо нийгмэр болох гэж шүү дээ тий. Тэр бол мэдээж зөв. Гэхдээ яг одоо бичиг үсэг гэдэг чинь өөрөө бол ерөнхийдөө бол юу шүү дээ. Дохиод тэмдэг шүү дээ тий. Тийм учраас одоо ингээд за одоо тэрийг одоо бүр хамгийн зөв бичнэ л одоо тэгвэл зөв гэл ингээд маргалдаад ах юм л ерөөсөө хитэж дуусахгүй маргаан шүү дээ тий. Тэгэхээр бол яг ямар ч усаа одоо тэр толио гаргаад одоо ч одоо бичгийн дүрмийн чинь бас журамсан шин тоол гарч байгаа шүү дээ. Бас манай эрдэмтэд бас хийгээ явж байгаа. Тэн дээр ингээд бүгдээрээ одоо бүх эрдэмтэд нь одоо ингээд нийлээд тим гаргаа явуучвал одоо маргалдах ямар шаардлагагүй хаа л гэж байна. Тэгэл хүмүүс чинь сураал явчих шүү дээ. Тийм хичээл зааж байгаа хүний хувьд ер нь тэгэхээр ийм байна л да. Ер нь бол сүүлийн үед манай хүмүүс ярьдаг болсон Монгол хэл их хэл маань
одоо мөхөж устгах нэ гэж. Энэ бол арай үнэнд нийцэхгүй. Зүгээр ер нь иргэншил даяарчлалын нөлөөнөөс болоод хэлний дархлаа суларж ийн өгвөл үнэхээр суларж ийн. Жишээлх юм бол одоо зарим ирээдүйн судлаач эрдэмтдийн тооцоолж байгаа ингэж ийм нэг сонин тооцсон бол 2100 он гэхэд одоо энэ хүн төрөлхтний одоо дэлхийд дөрөв 5-6 мянган орчим хэлний одоо 90% нь устнаач гэдэг юм ийм сонин юмуд гарсан байна л энэ иргэншил даяарчлал. Тэгэхээр бол хүн ам зүйтэй манай улс шиг орны хувьд бол одоо энэ хэлний талаар бол төрийн бас нарийн бодлого байх хэрэгтэй. Тэгээ энэ хэлний дархлаа суларж байгаа ямар байдлаар илэрж байна гэхээр нэгдүгээрт бол одоо сүүлийн үед хүүхд багчуудын хэлний баялаг, хэлний мэдлэг хомсдсон. Өөрөөр хэлбэл харийн соёлын нөлөө хүүхд багчууд руу маш хүчтэй давталж байгаа. Энэ нэг асуудал. Өөрөөр хэлбэл их хэлээ мэдэхгүй, унган хэлээ мэдэхгүй хүүхдүүдийн тоо олширч байгаа. Жишээ нь манай их сургууль дээр өнгөрсөн жил 2 монгол хүүхэд асуудал бол хэлний асуудал, хэлний сургалтын асуудал. Тэгэхээр би саяны дээр 700-ийн тухай асуудал дээр бол би иймэрхүү бодолтой байдаг. Чойсон багш бол монгол үгийн тухайд нэлээд баримттай хэллээ. Зүгээр гадаад үгийг 200 орчим үг журмалсан байдаг. Энэ гадаад үгийг журмалахад бол бас нэлээд нарийн судалгаа хэрэгтэй л дээ. Тэгэхгүй энэ дээр бол би харахад зарчим дээр бол нэлээд алдаад. Зарим үгийн зүгээр бичлэгээр нь бичсэн, зарим үгийн дуудлагаар нь бичсэн. Эсвэл аль нэгээр нь тохирох, эсвэл цаад хэлэнд нь яг ямар байдгийг энийг нэлээд нарийн судалж ямар улсаар ямар хэлээр энэ Франц үг юм бол ямар хэлээр дамж Монголд орж ирсэн. Перс үг юм бол яаж орж ирсэн. Энийг нарийн судалгаатай хийхгүй бол зүгээр нэг хэсэг үлэг хүмүүс сууж байгаа л эрдэм сууж байгаа ингээ тэгээ шийд. Энэ бол нэлээд судалгаа дээр нэлээд тушглаагүй дээр нь бас арай хурдан хөнгөн шийдсэн болов гэж боддог энэ дэр. Тэгээ энэ бол яг заавал 600-700 гэхгүй шүү дээ. Ер нь бол мэдээ сая манай борзоо шил ер нь бол энэ үгсийг ингэ зурмал тойлох нь бол мэдээж зөв хэрэгтэй. Гадаад хэлийг яг хөрвүүлэхэд одоо ямар бодлого барьт юм? Ямар дүрмж байгаа байдал тийм. Гадаад хэлний үгийг одоо юм л байна да. Монгол хэлэнд орсон гадаад үг бол одоо зарим бүр одоо шишин соёлын холбогдлоо энэ төвлөрөөд орж ирсэн. Аж ахуйн холбогдлолтой, ахуйн амьдралын холбоотой хятад орж ирсэн гэдэг одоо олон хүн. Нэг хэсэг үг бол олон зуун жил монгол хэлэнд орж ирээд монгол хэлний үндсэн үг шиг болсон. Хүн асууханд буян гэдэг үг чинь монгол үг биш гадаад үг бол хүн үнэмшихгүй шүү дээ. Ийм үг бол хэдэн зуун байна. Тэгэхээр бид гадаад үг бичгтээ одоо өөрийнхөө хэлний үндсэн үг болсон өөр үгээр орлуулж болохгүй тийм үгсийг бол одоо монголынхаа авианы байр дүрмд бол дуудлагатай тохируулж ирэх хэрэгтэй. Япон, Солонгосд, Туркд олон оронд бол харьяалны үг бичгтээ өөрийнхөө хэлний зүй тогтолд одоо тохируулж бичдэг боломжтой. За шин тутам орж ирсэн үг бол монгол хэлний үгийн санд хэдий удаан байхыг мэдэхгүй шүү дээ. Одоо зарим нь бол хэрэглэж байгаа тэгээд өөргөө солигдоод ч юм уу сайхан монголоор орчуулагдаад одоо эргээ гараа явчих тохиолдол зөнд байна. Амьдралаа харахад жишээл одоо монгол балнис гэдэг үг ч юм уу шипрес гэдэг ч юм уу одоо сестрагал баах үг одоо эмнэлгийн салбарт 40-50 жил хэрэглэж яснаа өнөөдөр хэрэглэхтэй байцсан байна. Тухайн үед бол хөдөөний малчин хүрт хэрэглэж байсан. Тэгэлэр үгийн санд орсон гадаад үг гэдэг бол бас мөнхөрчдөг байна. Тэгэхээр бол шин тутам орж ирсэн үг бол одоо яг тухайн хэлнийх нь цаад хэлнийх нь дуудлагад ойртуулад монгол хэлний одоо үндсэн үгийн санд орцсон үгийг бол монгол дуудлагад ойртуулах зүйтэй гэж боддог. Өнөөдөр шигсэн байд болно шүү дээ. Жишээл трактор гэдэг үг бол одоо ямар ч дуудлагатаа трактор гэдэг байна. Бичгтээ оросоор трактор гэж бичдэг. Тэгэхээр энэ цаашид одоо ийм мэт монгол хэлэнд өөр үгээр одоо илэрхийлж болохгүй ийм үгээр цаашиж ормлохтаа бол монгол хэлнийхэн бодит дуудлагатай тохируулж одоо зөрмөн бас бичиг дүрмийг басруулах нь илүү тохиромжтой гэж бодож байна. Төмөр багш хэлсэн дээр нэг санал бас дэмжиж байгаа санал байна. Тэр яагаад гэвэл нэгэнт ороод Монголд ороод ирээд нутагчсан үгнүүдийн бичлэгийг одоо журамлах хэрэгтэй. Жишээлх юм бол одоо манай гараж гэдэг үгийг хүн бүр янз бүрээр ирж шүү дээ. Гараж. Энийг зүгээр монгол хэлнийхээ зүй тогтолд тохируулаад зүгээр гараж гэж 2 аатай бичих хэрэгтэй. Одоо шил бид нэр плетик гэж яриа хийвчсэн шүү дээ. Энийг зүгээр монгол хэлний одоо гээгүүлэг шиг гээгүүлэг дээр үеийн зэрэг. Угаасаар гадны үг орж ирэх чинь өөрийн хэл гэдэг юм чи өөрөө тогтолцоогоо одоо тэр үгийг монголчлоод хөвшүүлчих. Тэгээ тэрийг бид нар бичихтэй тэг журмалчих юм. Жишээ нь плетик гэдэг нь плетик гэж бичих юм уу ий байна уу гэдэг. Ингээ бичээд хөвшчмээр байгаа. Тэгэхгүй одоо хуучин бол яадаг байсан гэхээр бас болдгоо шүү дээ. Орост ингэдэг гэдэг те. Оросоор ингэдэг учраас шууд монголчилж болдгоо. Манай монгол үгнүүдийн орос хэлэнд болохоор чинь Улаанбаатар гэж бичдэг үү дээ тий.
Тэр чинь Улаанбаатар гэл бичээддэг. Тэгэхээр чин тэр бол маш чухал юм байна. Одоо энэ бичлэгүүд гадаад үг монголчуудын үгнүүдийг яг тэр хэлдэг хэллэгээ өөрийнхөө хэлний зүйлд оруулаад бичиж байгаа. Орчин цагийн хөгжлийг дагаад за дэлхийн хавтгай олж ин даяарч чинь гэж яриад байгаа. Тэгэхээр зэрэг маш олон одоо хэрэглээний гадны бид маш олон технологийн төвчлүүдийг бас амьдралдаа хэрэгжиж эхэлж байна. Тэгэхээр энийгээ дагаад хэлний хувьд бас өөрчлөгдөх. Залуу үе маань одоо хамгийн их шүүмжлэлт агуулдаг юм бол мессежний хэлээр ярьж бичдэг боллоо гэдэг энэ зүйл. За Тэгэхээр ер нь бичгийн хэл, амын ярианы хэл гэж хоёр өөр зүйл. Бичгийн хэл гэдэг бол илүү босронго. Тэгэхээр жишээл явдаг юм гэдэг хэлдэг нь одоо ярианы хэл. Тэрүүгээр бичих юм бол бичгийн хэлэд өөр нормтой. Бичгийн хэл бол өөрийнхөө нормыг хатуу баримтлах хэрэгтэй. Явдаг юм, байдаг юм л гэж хэвчээ. А дуудахдаа яаж дуудах нь одоо хүний хэл. Тэгэхээр энэ хэрэглэн сүүлийн үед одоо энэ компьютер одоо мессеж, мэйл гэдэг хэлний тухай асуудал бол бас энэ бол одоо дэлхийн олон улсад бол хятад асуудалтай. Энэ талаар одоо би бодоход борлолцоо ярих юм илүү тохиромжтой байна. Энэ талаар бас бодлоо. Тий, зүгээр би бол тэрийг л нэг буруутгаж үздэг юм. Яг одоо хэлний одоо хамгийн гол өргөч юм хүний харилцааны өргөч шүү дээ. Тэгэхээр бол яг тэр одоо тэр хүмүүс мессеж өчөөд энэ л гэдэг нь одоо Facebook, Twitter дээр бичээлээ шүү дээ. Яг буруу өчөж чинь. Тэр бол яг нэг одоо ярианы нэлээр өчөж чинь л да тий. Яг тэнд байгаа тэр бол харьцангуй хувийн харилцаа шүү дээ хүмүүсийн. Тэрийг бол одоо тэгж та бичих одоо зөв буруу гэж бол угаасаа болохгүй. Яг зүгээр тэр нөгөө нийтэд тандсан албан ёс одоо албан харилцаа шүү дээ тий. Тэн дээр л одоо тэр чинь одоо хүн одоо юу гэх одоо хүн боловсралтай хүн бол одоо тэр харилцаагаа бол ялгаж салгаж байх хэрэгтэй л доо тий. Тэгэхгүй тэгэл тэр нөгөө нэг ялах хэрэгтэй шүү тэр чинь тий. Тэгж л бодож байна. Ер нь хоёр хүн хоорондоо уулзаад ярьж байгааг л одоо аваагаар биш өсгөө дамжуулж ярьж байгаа ярианы хэлний хэлбэр гэж ойлгох. Тэр мэйл мессежтэй. Тийм учраас одоо хүн яаж ярих нь хувь хэрэгтэй ажиллах яаж бичих нь тэр хүмүүс хэрэг. Гэхдээ энийг бичгийн хэлэнд халдварлаж болох. Өдөртөн бол одоо яг мэдээ, сурвалжлага бүхэл юмыг биччихээдгийн хувьд төвшин жаргал сэтгүүлчин тухайд ер нь яг энэ дөрвөн аваа гэдэг ингээд мессежний хэл одоо хэрэгцээ байгаа учраас гэдэг юм байгаад ирсэн. Энд дээр энэ бодол ямар байна? Хөгжлөө дагаад нөгөө хэл бас хувьсаж өөрчлөгдөж гэнэ үү гэдэг юм ажиглагч байгаа. Одоо Twitter дээр гэтэл нөгөө товчхон тийм мэдээлэл өгч гэдэг юм тийм. Шаардлага тийм зүйлүүд заашгүй гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг одоо бид ер нь яг Монгол улс нэг урдаа бариад за энэ бол яг монгол хэлний үсгийн зөв бичих дүрм юм а гэдэг ийм шаардлага байна гэдэгтэр бид одоо юу хийж байна вэ? За тэгэхээр ер нь бол энэ эсгийн дүрм 1942-нд боловсруулад 10 гаруй жил одоо хэрэгжсэний дараа 1957 онд 3 орны эрдэмтдийн тэр үеийн одоо зөвлөлт улс Монгол хотын эрдэмтдийн хамтарсан хууль болоод зөвхөн Кирилл Русскийн одоо өнгөрс хэрэгжилсэн одоо нэг 20 жилийн туршлага тэрнээс одоо авах дүгнэлтийн тухай бүр олон улсын хуралдаад тэндээс бол манай нэртэй эрдэмтэн Эренчин багш, академич Лусан Андан багш, за тэгэл хэжинлийн эрдэмтэн Пагва, Вандой, Цэвэлгой гэдэг олон эрдэмтэд санал хийсэн. Тэнд ерөөсөө өнөөдрийн бидний ярьж байгаа дутагдал мөн яг л тэр 50 хэдэн онд л эрдэмтдээ хийсэн. Өнөөдөр одоо хамгийн сүүлэхээр бол засгийн газрын 37 дугаар тогтоолд бол зөв бичих дүрмийн одоо жигдсэн тойл гаргах тухай засгийн газрын тогтоол гараад энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгт Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Шинжлэх ухааны академи, төрийн хэлний зөвлөл, олон улсын Монгол судлалын холбооны одоо Монгол судлалын одоо өмнө барьдаг мэрэгчлэнүүд нийлээд одоо ажлын хэсэг байгуулад өсгөн дүрмийн тойлыг боловсруулж байгаа. Тойлыг боловсруулах явцад өсгөн дүрм рүү зайлшгүй халдах, зарим нэг зүйлийг одоо зайлшгүй илүү боловсруулах нэм одоо шаардлага гарч ирсэн. Тэгэхээр энэ тал энийг бол ерөнхий сайттай уулзаж хэлсэн. Бид одоо энэ өсгөн дүрмийг боловсруулахын тулд яг өнөө байгаагаар мөрдөж байгаа биш. Бас зарим зүйлийг хэлэндээ ойртуулж, хэлнийхэн зүй тогтолд шинжлэх ухааны үүднээс ойртуулах шаардлага байна. Энийг хийх үү, яах вэ гэж одоо зөвлөсөн. Ерөнхий сайд бол одоо та нар тэр хэмжээнийхээ одоо өөрчлөлтийг хийж болно гэж хэлсэн. Ийм учраас одоо ажлын хэсэг бол ерөнхийдөө зөв бичих дүрмэн илүү шинжлэх ухаантчаар хэл шинжлэлийн үүднээс Монголынх авианы байрлал, үгийн бүтэц, үеийн бүтцэд харьцангуй илүү ойртсон ийм одоо бас өсгөн дүрмэнд зохих хэмжээний өөрчлөлт хийж байгаа. Энэ бол одоо өмнө хэрэгжилж байгаа Кирилл Русскийнхаа одоо ач бүгдийг бууруулж байгаа хэрэг биш. Харин одоо Кирилл Русскийн чадварыг илүү нэмэгдүүлэх, хэлнийхээ бүтцийг зөв тусгах ийм л одоо шаардлагатай. Энэ одоо хэрэгсэл хангах үүднээс боловсролын одоо өсгөн дүрмийн тойл
тэрний толиг хийхин тулд одоо өсгийн дүрмд бол зарим нэг тийм энэ бол өөрчилж байгаа хэрэг биш одоо сайжруулж байгаа хэрэг гэж ойлгох хэрэгтэй. За бид төр завсарлаад хилцүүлэх ёстой эргээд үргэлжлүүлээ. Үзэгч та бүхэн хилцүүлэхтэй хамт байгаарай. Амралт өдрийн хилцүүлэг сонсож байгаа үзэгч та бүхэнд 9-ийг харьцан нэг хилцүүлэг өргөж байгаа. За энэудад Монгол бичгийн зөв бичих дүрм. За бид монгол хэлээрээ ирээдүйн хойч үеийн хэлийг хэрхэн сайн сурах чаваа гэдэг асуулын хүрээнд хилцүүлэг өргөж байгаа. Хилцүүлэг үргэлжилж байна. Яг бид зөв бичих дүрмээ боловсруулах энэ явц маань өөрөө олон улсын хэл шинжилгээний одоо энэ арга техникийг ашиглаж байгаа юу? Одоо жишээ нь манай 35 үсэгт би санахтай ирчээ гэдэг үсгийг юунд ашиглаж ийн вэ гэдэг. Хэрэгцээ шаардлага нь хэр бага юм? Хэрэгцээ шаардлагатай хэр тулгуурлаж байгаа юм бэ гэдэг. Одоогийн ажлын хэсгийн үзэж байгаагаар бол үсгийн 35 үсгийн бүрэлдэхүүн бас яхаа өөрчлөлт оруулж байгаа. Жишээлбэл одоо та өдний хэлж байгаа шишээ үсгийг хасна. Хатуу зөөлөд тэмдгийг хасагдж байгаа. За тэгэхээр хатуу зөөлөд тэмдэг гэдэг бол зөөлөд тэмдэг бол ерөөсөө ие шиг шүү дээ. Ие шиг. Хатуугийн тэмдэг гэдэг бол одоо яваа орыг бол одоо тэр зөх сонсогдох их шиг бичээд л. Орыг бол оё, явыг бол ая гэж бичээд байх хэвээр. Энэ мэтийг одоо үсгийн дүрмд үсгийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оруулж байгаа. Энэ бол яа харахгүй тэр үсгүүдийг хаснаар Монголын үгийг одоо тэмдэглэхэд ямар ч сайд болохгүй. Нэг юм. За нөгөө нь бол одоо тэр миний хэлсэн хамаг гол нь үгийн язгуур дагуур үндэс нөхцөлийг л эвдэхгүй байх аль болохоор. Энийг ингэснээр бол өнөөдөр яг олон жил бичээд дадсан хүн бол эргээд тэнд даатгаж яхан хэцүү. Шинээр сурах хүнд гадаадын хүн шинэ одоо сургуульд ажиллаж байгаа одоо банкны хүүхдүүд одоо бичиж сурахтаа бол маш амархан болно. Бидний одоо лаборатори аманд байгаа шүү дээ. Амандаа хэлж байгаа одоо бичиж байгаа хүн чинь бол одоо хэрэг дээр бол амандаа хэлээд одоо хулс хумс уулс ч гэдэг юм уу төмөс гэж амандаа хэлээд тэрийг ашиглаад зөв бичээд тэгсэн мөртөө зөв бичдэрэн дээр одоо буруу зөв хэлчихэд зөв бичихэд буруу үнэлэлт аваад муу дүгнэлт тууж байгаа тохиолдол олон байгаа шүү дээ. Тэгээд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас бид хэлний энэ бол өгөхлөөр хэлнийхээ зүй тогтолд ойртуулах хэрэгтэй. Энэ нэг хамгийн чухал зүйл. Тэгээд за бид одоо дүрм олон дүрмээр булаад байх шаардлагатай биш. Одоо хуучин бол одоо 100 гаруй дүрм шийдэлж байсан. Тэгэхээр одоогийн бидний энэ боловсруулж байгаа дүрмээр бол нөө хуучин хэрэгж байсан шилжих гişгийн дүрм, гээгдэх гişгийн дүрм, бадрахаа гişгийн дүрм, хатуу зөөлөг тэмдгийн дүрм гэдэг эднээс ирсэн цөмбөр эднээс угаасаа энэ зохиомл дүрм. Энэ дүрмүүд бол ердөө хэрэглэгдэхгүй чөлөөлөгдөн гэсэн үг. Тэгэхээр бид бол баахан илүү дүрм чэйжлэхээс бас чөлөөлөгдөн гэсэн үг. Гол нь одоо зөв бичих дүрмийн үнс бол юу гэхээр тойл бичиг л хэрэглэ. Зөв бичих дүрмийн тойл одоо гарна. Энэ одоо одоогийн төлөвлөж байгаагаар бол 14 оны 1 сарын 1 гэхэд тойлч бэлэн засгийн газрын тогтоол гараад ингээд одоо 1 сарын 1-ээс эхлээд одоо шинэ тэр тойл бичгийн дагуу бичих ёстой. Тэгэхээр тойл бичиг хэрэглэнэ гэдэг бол бичгийн соёлын нэг соёлтой хүний нэг хамгийн том хэрэглээ. Жишээд Германд бол дүүдний тойл гэдэг тойлыг ширээн дээр тавиагүй ямар ч инженер, эмч, мэрэгчлэн байдаггүй. Ямар ч хүнд. За гадна бол ерөөсөн юм зөв бичих тойл. Тэгэхээр бид энэ дүүдний тойл гэдэг шиг одоо зөв бичих төрмийн тойлыг бүх хүн ширээн дээр тавиал тэгэл тэрийг хараад одоо нэг хуучнаар бид бичээд дадсан хүмүүс бол юу гэхээр дадснаар бичих гэдэг байх нэг зовлон байх хэрэгтэй. Шинээр одоо сурж байгаа хүнд бол илүү одоо дөхөмтэй. 35 үсэгт маань өөрчлөлт орж байгаа юм байна. Зарим нэг нь хэрэгцээ шаардлага учраас хасагдж байгаа юм байна гэдэг. Энэ дээр ер нь choice amp багш тэгээд буцаад батлаа багш дээр ямар байр суурьтай хаа. Яг тэгэхээр та бүгд яг энэ дагуу одоо шинэ дүрм гарвал боловсон хүчнүүдэд хичээл зааж ийм байдгийн гэдэг номыг нь заах хүмүүс учраас та бүгд бас илүү ойлголттой, илүү энэ асуудал дээр оролцоотой байх ёстой болов уу гэж бодож байна. Одоо үсгийг журамлаад одоо зарим нэг үсгийг нь хасах юм бол одоо бид нар бол дагаж мөртгөөс өөр арга байхгүй л дээ. Гэхдээ би түрүүн хэлжсэн дахиад хэлэхэд бол өвнөх үг нь яагаад буруу болчихсон юм бэ? Тухайлбал одоо бүлэг гэж одоо бид нар бичдэг байсан нь юугаараа буруу байсан бэ? Яагаад бүлэг гэж бичих нь зөв болчихсон юм бэ? Гэдгийг бас сайхан тайлбарлах хэрэгтэй байна л да. Тэрнээс биш зүгээр дээрээс нь ахуулаад энэ үгийг ингэж бич. Ингэх юм бол одоо зөв байна, ингэх юм бол буруу байна гэдэг ах юм бол бас ойлгомжгүй байна.
цаанаа бас нэг одоо тэр үгийг журмалж байгаа зөв болгож байгаа тэр шалтгааныг нь хэрэглэгч нар бид нар бол мэдмээр байна л да. Одоо 61-ийн юу хатуугийн тэмдэг зөөлөн тэмдгийг хасна гэж яриад байгаа. Нэлээд удаан яригдчихэж байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ Ринчингуй нэг юм онигооч гэх юм уу болсон явдал ч гэх юм уу нэг яриад байдаг шүү дээ. Нэг хүн Ринчингуйд урилга өгөөд ирээгүй байгаа. Тэгэхээр та яагаад ирээгүй юм бэ гэсэн чинь хумсыг нь заагаад ийм юмар урыг гэсэн баг чинь би яаж очдөг юм бэ гэсэн байгаа. Тэгсэн чинь нэг Ринчингуйд урилга өчгтээ урья гэхийн оронд урья гэд зөөлөн тэмдгийн оронд нь хатуугийн тэмдэг өччихсэн юм байна л да. Тэгвэл одоо зөөлөн тэмдэг хатуугийн тэмдэг байхгүй болчих юм бол бид нар урья гэхийг нь урж хаях гээд байгаа юм уу урьяад байгаа юм уу гэдгийг нь яаж ойлгох юм бэ? Энэ их асуудлуудаа бас бодмоор л байна л да. Тэгээ бид нар бол ингээд дүрэн боловсруулаад байхтай биш те. Одоо ямар ч дүрэн боловсруулаад иж болж байна. Гол нь бас нэг тэр хэрэглээнд ортуулах хэрэгжилж байгаа хүмүүсийнхаа бас тэр хэрэгцээ эрэлтийг нь одоо бодох хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ засгийн дөрөв боловсруулж байгаа зарчим бол үнэхээр чухал. Зарчимгүй л байл одоо хүн дур дараа биш болно. Гурван зүйлийн одоо гол зарчим байх хэрэгтэй. Нэгдүгээрт одоо хамгийн гол нь Монголд өнөөдрийн бодит дуудлага норм хэмжээ гэж байх хэрэгтэй. Тэр норм гэдэг тэр юу багтахыг нь авианы байр, авианы дараалал гэсэн үг. Тэгээд өнөө үеийн бүтэц, өвгийн бүтэц ийм. Хоёрдугаарт нь юу гэхээр уламжлалын зарчим. За уламжлалын зарчим гэхэл өнөөдөр хүн жишээл одоо азаргаа гэж дуудах юм байна, азраг гэж бичихэд дуудах юм байна. Гэтэл энийг уламжийн энэ Монгол бичгийн дуудлага хахта Монгол улсаар азраг, авраг, абуурга, ажирга гэж бичдэг. Энэ уламжлалаар бид хагалж явах гол юм бол уламжлалын зарчим Монгол бичгийн бичлэг байх хэрэгтэй. Гуравдугаарт нь харь хэлний үгийг одоо бид яаж төрөөсөө байсаа гэдэг шиг тийм гадаад харь хэлний гаралтай үгийг бичихтэй бас цаад хэлний дуудлагын үндслийг бас ямар нэг хэмжээгээр харгалзах хэрэгтэй. Яг буулгана гэсэн үг биш. Тэгтээ харгалзах. Ийм л гурван зарчмыг нь одоо гол болгож өсгийн дүрмийг бид энэ өөрсдийн төлөө өөрчилж байгаа хэрэг биш. Жишээл таны хэлдэг урья гэдэг бол и гэдэг үсэг. Ерөөс нь тэр бол хатуугийн тэмдэг хэрэгсэн шил алдаатай шүү дээ. И гэдэг үсэг бол урь Монгол бичгээ урья гэн одоо шинэ үсгээр адилхан тэрний оронд и бичээл болно шүү дээ. Урья. Тэгэхээр урья болно. Юуг бол иг бол урья гэдэг. Тэгвэл аав. Энэ дээр хоёр багш ямар байр суурьтай. Ерөнхийдөө төмөрлөгөө гэсэн үндэслэл тайлбарл зарчмуудыг бол ойлгож энэ бол өнтэй бол санал нэг байна л да. Тэгээ миний бодлоор бол арай өөр бодлоо. Яг тэгэхээр энэ Кирилл үсгийг анх авахдаа уул нь яг багшийн хэлж байгаа саяны зарчмуудыг тусгацсан бол маш чухал байсан тийм ээ. Миний яг хувийн бодол бол бид бол одоо дэлхий дээр бол ингээ өөрсдийн бичиг үсгээ зохиож хэрэглэж ирсэн үндэстэн бол 10 дахь үндэстэн баг шүү дээ. Яг бичиг үсэг зохиос. Тэрний нэг нь бид нар монголчууд. Тэгэхээр би бол одоо монгол бичгээ төрийн бичиг үндэсний бичиг болгож авах хэрэгтэй гэж боддог л доо. Тэрийг авахд ямар замаар авах вэ гэхээр одоо жишээлх юм бол ерөнхийлөгчийн зарлагч гэдэг юм их хурлын шийдвэр ч гэдэг юм уу урт хугацааны шийдвэр гараад 20 жилийн дараа ч гэдэг юм гарнаа монгол бичгтээ шилжнэ гэдэг ингээд одоо айжмаар яваад авах боломж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол ерөнхийлөгчийн зарлагаар сургууль төгсөгчдийн одоо гэрчлэгээ батламж бичиг эднэрийг бол монгол бичгээр бичдэг болсон. Энэ бол нэг агц. Тэгэхээр цаашдаа одоо юу гэдгийг байгууллагуудын хаяг за энэ барааны тэмдгүүдийг бүгдийг ингээ монгол бичгээр бичдэг болёо гэдэг ч юм ингээд алхамаар агсаар бод бид нар монгол бичиг рүү явах хэрэгтэй гэдэг дээр бол тийм бодолтой байдаг. Зүгээр Кирилл үсгийг дүрмийг одоо ингээ сайжруулж байгаа нэг талаар сайн хэрэглэж нөгөө талаар энэ дээр бол жоохон асуудлууд гарч ирнэ. Жишээлх юм бол сая төмөрдөө шийдлээ. Одоо нэгэнт бичээд гівцсэн хүмүүс яах багш нар тийм ээ. Эднэрт бол бид мэрэгжлийн хүмүүст бол өөр зүгээр энэ ямар энэ монгол хэлний мэрэгчлээд өөр одоо зүгээр бичиг үсгийн боловсрал таарахын ч гэдэг юм хүмүүсийн хувьд энэ бол нэлээд бодлонтой асуудал болж ирнэ. За хоёр дахь за ингээд нэлээд олон асуудал байгаа. Хоёр дахь асуудал бол тэр толь бичгийн асуудал. Толь бичиг гарч ин журмалж ин гэдэг бол маш сайн. Гэхдээ одоо өмнө бол толь бичгүүд гарч ирсэн нь бол гарч ирсэн шүү дээ. Одоо зөндөө байгаа. Тэр чанар энэ тэр бол өөр. Гэхдээ энэ толь бичгүүд одоо ямар үнэтэй гарах вэ? Хүмүүс бүгдээрээ барай яваад чадах уу? Гэт ингээд олон асуудал гарна. Тэгээ өөрөөр хэлэх юм бол би энэ хэрэгжилтэнд бол эргэлзэж байна. Жишээлбэл 700 өгч одоо 2 жилийн өмнө гарсан гэхтэл одоо хүртэл шийдэгдээгүй зарим хүмүүс одоо хүртэл үзээгүй л явж шít. Тэгэхээр энэ миний бодол бол яг монгол бичгтээ шилжиж болж одоо энэ 83 оны бүрж байгаа тэр дамжуурангаа осоргон дүрмээ тэр монгол бичиг шилжих хүртэл тэрийг одоо хатуухан баримтлаад явуучвал яад юм болоо гэсэн тийм бодолтой. Зүгээр ерөнхий хэл шинжилгээний үүднээс тэр зарчим тэр үгийн үндэс эвдэхгүй гэдэг бол мэдээж ойлгомжтой. Тэр бол маш чухал. Шинэ
дүрм зохиогоод хамгийн гол үр дүн юу харагдах ёстой вэ гэдгээр ач холбогдол нь юу байна? Бид 83 оноос хойш мөрдөж байгаа зөв бичгийн дүрмээ өөрчлөлтөө гэдэг өөр нөлөө нь ач холбогдол нь юу байх юм бэ? Ер нь өсгийн дүрм гэдэг бол зүгээр нэг дохионы тэмдэг биш. Өсгийн дүрм гэдэг бол хэлнийхэн бүц тогтцоог нарийн тусгасан байх хэрэгтэй. Жишээл өнөөдөр 1000 гаруй жилийн өмнө хэрэгжүүлсэн монгол бичгээс 1000 жилийн өмнөх монгол хэлний үеийн бүс, үгийн бүс, бүтээврийн бүгдийн авианы байрыг одоо ямар ч одоо маргаангаар мэдж болж байгаа. Тийм учраас өнөөдөр одоо компьютерт монгол бичиг оруулаад үгийн бүсийн тойл хийхэд асуудал байхгүй. Гэтэл өнөөдрийн бидний дагаж мөрдөж байгаа өсгийн дүрмийн дагуу үгийн бүтцийн тойлог компьютер хийгвэл боломж байхгүй. Яагаад дунд нь үгийн бүтц олон бадархай шиг гээгдэх шиг өчнөө гээгдсэн учраас. А өнөөдөр харин өсгийн дүрмээр бид үгийн язгуур үндсийг эвдэхгүй болгож байгаа энэ тохиолдолд монгол бичиг кирилл бичгийн хооронд хөрөх компьютерийн програм хийгээд хамаагүй илүү дөхөмтэй болж байгаа. Энэ бол эргээд монгол бичгээр ойртож байгаа бас хэрэг. Тэгвэл монгол бичгийг ойртуулахын төлөө биш монгол хэлнийхээ авианы бодит хуулинд ойртуулж байгаа учраас л аяндаа өөрөө ирэхгүй одоо монгол бичигтэйг ойртож байгаа хэрэг. Энд ч цаашаа одоо монгол бичиг шилжихэд бас нэг алхам. Тэгээ өнөөдөр бид нэг кирилл өсгийн дүрмийн тухай ярьж байгаа учраас монгол бичигт шилжих тухай асуудлыг одоо энд ярих нь одоо илүүсгэж байгаа юм биш зүгээр өнөөдрийн ярилцлагын хувьд бол цаашид бид бол энийг эсэргүүцэж байгаа юм байхгүй. Бид шин дүрмээ гаргачлаа тийм дүрмээ зэгцэлжлээ. Гэтэл нөгөө одоо хэрэгжүүлэх механизм сургуульд олон нийт яаж энэ хамгийн мөрдөх хэвээр. Тэр энэ өмнөх 700 800 нэг гаргахад бол тийм механизм байхгүй. Өндөө нэг яамны одоо нэг яамны хэмжээний нэг тийм заавар журмын дагуу. Одоо өнөөдөр засгийн газрын тогтоол гарна. Энэ тойлыг гаргаад засгийн газрын тогтоол гарах гэсэн тийм бид мөрсөж байгаа. Засгийн газрын тогтоол гараад одоо миний одоо ойлгосноор одоогийн хэлс тохирсноор бол 1-р сарын 1-ээс 14 оны 1-р сарын 1-ээс эхлээд хэвлэн гарч байгаа өсгийн дүрмийг одоо зөв бичиг дүрмийн тойлыг баримталж бичнэ гэсэн ийм засгийн газрын тогтоол гараад улс орон дээр бүгдээр одоо дагаж мөрдөх гэсэн. Энэ механизм бол өхлөө нэг нь төрийн тогтолцоотой төрийн зохицуулгатай байгаа учраас энэ бол хэрэгжих талаар бол өмнөх төр цөөн үгийг зохицуулахаас илүү тийм ажил хэрэгч гэдэг юм уу илүү боломжтой илүү хэрэгжих үндэслэлтэй болно гэж бодож байна. Ер нь бол юу ч тэ манайхан юунд 41 он тэр нөгөө Орос үсэгт тулгуурласан шинэ үсэг зохиохдоо тэгээд тэр чинь 41 оны 11 сард дөрвийн зарлаад 42 оноос эхлээд л баг багаар яаж байгаад 46 оны 1 сарын 1-ээс ерөөсө бүх хэвлэл бүх сонин бүх номыг зөвхөн кириллээр гаргадаг. Төрийн албан хэргийг бүгдийг кириллээр бичдэг. Болгоол ингээл шийдсэн байгаа. Монголоор ерөөсөө нэг ном хэлэхгүй нэг сонин гаргахгүй болгоцсон. Монгол бичгээр. Би нэг зөвөр энэ одоо дүрмийн өөрчлөлтөө энэ үл тэ дүрмийн нэмэлт өөрчлөлт болоод одоо болоход эдийн засгийн хувьд одоо ямар хуу тооцоо гарсан. Эдийн засгийн хувьд ямар одоо шаардлага гарах вэ? Энэ ч одоо жишээлх юм бол миний ойлгож байгаагаар одоо дунд сургуулийн 1-ээс 2-р ангид 200 мянга за 100 гаруй мянган хүүхдүүд дөнгөж одоо өөр дүрмээр үзээд эхэлж байгаа. Одоо энэ жил манай хүүхд үзээд эхэлж. Дараа жилээс яах вэ гэж асуудал гарч байна шүү дээ. Ингээд энэтэй холбоотой эдийн засгийн зарлалын тооцоог одоо засгийн ерөнхий сайдын хүрээнд яригдсан гэж шүү дээ. Тэгэхээр би бол яг манад бол дүрм журм зөндөө гардаг сайн хэрэг. Гэхдээ манад бол бид нар бодит амьдрал дээр мэдэн шүү дээ хуульч гэсэн дүрмч гэсэн хэрэгжилтэн дээр яадаг үлээ те. Тэгэхээр тооцоогүй яваад байдаг юм уу болно гэж хэлцдэг. Тэгээ яг бид нар дээр тулаад ирэхээр нэлээд хүндрэл гарах юм биш үү гэдгийг санаа зовоод байна. Нэг дөхөмтэй тал бол одоо энэ оноос боловсролын бүх одоо сургуулийн 1-р ангиас 12 дугаар ангийн боловсролын стандарт төлбөрийг шинжлэхэд ажлын хэсэг бүр гараад мэрэгчлэр хэдэн зуун хүнийг хамарсан дунд сургуулийн багш, дээд сургуулийн багш, мэрэгчлэн хамарсан ажлын хэсэг явж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр стандартыг шинжилж байгаа үед бол энэ кирилл үсгийн дүрмийг өөрчилж байгаа нь бол энэтэй бас хоорондоо нэлээд уялдаж эхэлж байгаа. Тэгэхээр одоо дараа жилээс ч юм уу мөрдөх монгол хэлний үндсэн хөтөлбөрт бол энэ үсгийн дүрмийн асуудал тэнд шингээ явуучих боломжтой гэж бас ингэж өсөж байгаа талбай. Зүгээр тэр эдийн засаг санхүү тоосны талаас бол одоо надад мэдээж хэлэх юм байна. Зүгээр ер нь багцаалахад бол тэр журмсан толь бичгийг бол хүн болгон мөрдөнө. Тийм учраас хүн болгон тэрнийг авах хэрэгтэй.
хүн болгонд хүрэхийн тулд бол тэрнийг маш олон хуваар олон дахин хэвлэнэ. А ингээ хэвлэл номч нь одоо олон хэвлэх тусмал үнэн хямдран шүү дээ. Тий. Тэгэхээр нэг их хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Хатуу зөвлөлийн тэмдэг нөгөө нэмж хасаад яг нэг оюутнууд маань төөрөөд одоо төөрс бодлоод эхлэн. Тэгэхээр яг сургалт талаас энийг яаж Би одоо өөрөө монгол хэлний хичээл заадаг л дээ. Гэхдээ яг хөө сэтгүүл зүйн багшийн хуваар бол яхахгүй нэг монгол хэлтэй тулж байгаа. Хүссэн хүсээгүй. Хэл бол хэрэглээ л дээ. Тэгэхээр одоо эрдэмтэн мэрэгд маань бол дүрм гаргаад байж болно, тойл хөвлүүлээд байж болно. Гол нь тэрнийг бол ард түмэн хүлээж авах гэдэг асуудал байгаа байхгүй юу? Одоо ер нь миний үеийнхэн болтой яаж ч одоо бодсон бол одоо түрүүн би нэг хэдэн жишээ хэллээ тэр чээж гэдэг ч юм уу, одоо тэр баяг цайч гэдэг ч юм уу, эсвэл иймэрхүү маягаар одоо бичиж чадахгүй бах уу? Өнгөрсөн одоо ерөөсөө. Энэ дүрм боловсруулаад ингээд монгол хэлийгээ бас төгөлдржүүлэх гээд байгаа хүмүүсийнхаа хичээл зүтгэлийг бол үүсгэж байгаа юм биш. Гэхдээ эцсийн дүндээ тэ хэрэгжилж байгаа хүмүүсийнхаа бас өнцгөөс энэ асуудалд хандах хэрэгтэй байгаа. За тэр өсгийн хувьд одоо ярихад бол их л хэцүү байна л да. Явж одоо бүр сүулдэ энэ чинь одоо мессежний хэл шиг юм болчих юм шүү дээ монгол хэл маань. Мессежээр бичиж байгаа хүнийг бол одоо буруутгах ямар ч арга алга байна. Үүнтэй адилхан нэг хэсэг нь ингээд тойл гаргадаг, нөгөө хэсэг нь одоо хуучнараа бичнэ гэдэг. Гэтэл дунд нь тэ алийг нь мөрдөхөө мэдхээ болчихсон бүр бүхэл бүтэн давхарга бий болно шүү дээ. Тойлны хувьд гэх юм бол хүн бол ерөөсөө тойл ашиглаж юм бичдэг байхгүй юу? Би одоо тухайлах юм бол нэг өргөдөлчгөр болох юм бол хажуудаа тойл тавьчихад үг болгоныг эргүүлж харна гэх юм бол тэрүүн шиг хөтлөн бол байхгүй. Тойл ашиглуулах л болно. Тэр бол үнэнийг бол өнгө авах хэрэгтэй. Хэрвээ энэ Монгол улсад төр засаг гэж байдгийн бол төр засгийнхаа хууль тогтоомжийг иргэн болгон биелүүлэх хэрэгтэй. Тэгж хүн болгон дураараа загнах эрх хөл байхгүй. Төр засаг байдаг болоод монгол хэлнийхээ төлөө санаа зовж байгаа бол хүн бүхэнд бол тэр тойлыг бол үнгүй өгөх хэрэгтэй байна л да. Юм бүхнийг одоо үнгүй авдаг монгол сэтгэлгээг одоо хаях хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ер нь яг яах ёстой юм бол гэж маргаантай байна. Бид дүрм боловсруулах гад байна. Тэнцэнээс бас үнэхэрийн энэ 20 30 жил ингээд одоо нэгдүгээр ангид ороод А усыг заалгаснаас хойш бичээ сурцсан үгийн одоогийн төрчлөг гэхэлэр тэрнийг хүлээж авахгүй сэтгэлгээний хувьд. Тийм. Тэгэхээр энэ асуудал яах ёстой вэ? Тэгэхээр ер нь бол миний бодож байгаагаар бол одоо бидэнд ийм одоо буруу үчиж зөв ойлгоно гэх юм тийм яриад шүү дээ буруу хэлж. Хамгийн гол нь бол зөв бичих дүрм бичгийн хэл гэдэг бол өөрөө нормтой. За тэрний гадна бол өөрөө зөв бичих дүрм гэдэг өөрөө шинжлэх ухааны үндэстэй. Хэлнийхээ бүс тогтолцоог бол тусгасан байх хэрэгтэй. Өнөөдрийн бидний бичиж байгаа, хэвлэж байгаа энэ бүх материал одоо ном зохиол бүгд одоогоос 500 жилийн дараа 1000 жилийн дараа 20-21-р зууны монгол бичгийн дурсгал болж хоёр үед үлдэн шүү дээ. Тэгэхээр одоо 1000 жилийн өмнөх бидэнд үйлсэн дурслаас бид монгол хэлнийхээ бүс тогтцоо бүрэн олж харж яхад өнөөдөр 20-21-р зууны бичигдсэн ном зохиолоос 500 жилийн дараа 1000 жилийн дараа өнөөдрийн монголын бүс тогтолцоог одоогийн дүрмээр байх юм бол ирж олох тогтоох боломж байхгүй. Тэгвэл 20-21-р зууны үеийн одоо энэ шинжлэх ухааны техник хөгжиж байгаа энэ үеийн одоо үед боловсруулсан дүрм маань одоогоос 1000 жилийн өмнө зохиосон дүрмийн одоо хэмжээнд хүрэхгүй. Тийм байвал хэлнийхээ зөв тогтолцоог тусгаж чадахгүй нэг болох. Энийн сан шинжлэх ухааны үндэслэл гэж заавал байх хэрэгтэй. Энэ л нэг чухал. Хоёрдугаарт бол ард түмэнд бол яг мэдээж энэ бэрхшээл уушиж болно. Тэгэхээр ард түмнэр асууж хэлцүүлдэг ч юм байна. Хэлцүүлдэггүй ч юм байна. Хэл шинжлэлийн үндэстэй дүрм зохиохыг ард түмэн мэддэг. Одоо мэдэхгүй хэлцүүлэхгүй ард түмэн нийтээр шийдэхгүй. Энийг бол хэлний мэрэгчлэн шийдээд тэрийг бол зохих хэмжээнд одоо нэг баталгаажуулаад олон талаас нь маш олон талаас нь яриад хэлцээд тэгээд одоо нэгэнт одоо юу гэдэг юм бүгдээрээ санд нийлээд за бүгд бишээ гэхэд зөв зохистой хамгийн одоо өнөөдрийн төвшөнд одоо мөдөж болох энэ дөрвийн боловсруулсны дараа одоо бүгдээр л бүрдөхээс аргагүй шүү дээ. Би нэг юм бодоод байна л да. Ер нь дөрвийг эсэргүүцээгүй. Бараг илүү амар болно. Одоо миний хувьд илүү амархан гэгдэг шиг байхгүй илүү амар болно. Ард түмнээс асуухгүй ч болно. Ганцхан нэг юмнаас айгаад байна л да. Одоо энэ сая Жойсон багш хэллээ. Ийм дөрмийн өөрчлөлт ороод ирнэ. Хуучин дүрм. Ингээд бүр одоо байгаа төвшнөөсөө бүр дордоод бүр балархын биш үстэл гэж бодоод байна л да. Чинь бид нар жишээхэн бид нар нэг Одоо байгаа төвшөөс доош орно гэж байхгүй шүү дээ. зарим нэгэн бүхэлд нь өөрчлөг байгаа шүү дээ. Тэр чинь бүхэлд нь өөрчлөг. Зарим нэг юмыг л өөрчилж байгаа. Бидний төвшөнд сэхэтнүүдийн төвшөнд боловсролтой хүмүүсийн төвшөнд энэ нэг асуудал биш. Ойлгож чинь энэ чинь нэг хүндрэлтэй ч өөрчлөлт биш.
Тийм. Гэхдээ нийт олон хүн одоо тэр хөдөө сумд байж байгаа тэр хин дорд дуулмаа эдгээр энэ чинь сүүлдээ одоо бүр дунд сургуулийн багш нар ч гэсэн нэлээд хүндрэл болох юм биш үстэй л гэж бодоод байна. 2 жилийн хугацаа өнгөрчээд байна. Сонин хэвлэл номыг л тэр дүрмээр бүгдийг хэвлэж явах хэрэгтэй. Тэр хэвлсэн номон дээр тэрнийг нөгөө тогтоосон дүрм журмнаас өөрөөр өтсөн байх юм бол тэр хэвлэлсэн зохиосон хүнийг торгох хэрэгтэй, шийдэх хэрэгтэй. Тэр юуны хуулийн механизм ажиллуулах болно. Хэлний тухай төрийн хэлний тухай хуулийн тийм заалт байгаа л да. Тэр хэрэгжих гэдэг юм байна. 2011 онд баталсан нөгөө 700-г одоо хүртэл нөгөө хэвлэл мэдээллийн байгууллага маань хэвшүүлээгүй шүү дээ. Одоо 700-гийн тухай би нэг ийм хэлэх гэдэг. Таньдаг телевизэд ажилладаг хүнтэй ярьлаа л да. Та нар одоо 700-ыг мөрддөг юм уу? Яагаад одоо ингэж журмалцсан байхад нь ингэж хичээд байгаа юм бэ? Хуучнаар хичээд байгаа юм бэ гэж асуухаар ингэж байгаа. Бид нартай ингэж үдсэн. Тэгтэл одоо хүмүүстэй та нар буруу өчөж байна гэдэг асуудлыг тавиад байна гэж байгаа байхгүй юу? Энд чинь юу хэлж яах вэ гэхээр олон нийттэй ард түмэн бол тэр дүрмээ бол хүлээн зөвшөөрчихсөн. Тэр одоо бичлэгийг нь бол хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Гэтэл одоо ингэ тэр үгийнхэн бичлэгийг нь өөрчлөхлөөр хүмүүс хүлээж авахгүй шүү дээ. Гол нь л тэр хэрэглээний талаас нь л одоо би яриад байгаа юм л да. Тэгэхээр яах вэ гэхээр бол яг хөө журмалж болно. Зарим нэг үгийг бол үнэхээр одоо дүрмийн хувьд бол шийдэх шаардлагатай байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ ингэж нэлэнхүүд нь оролдоод 700 үгээр оролдоод эн чинь одоо хэлний бол нэлээд их хувь явж байгаа шүү дээ. Яг одоо хэдэн үгэнд одоо хүний өдөр тутмын яриа эргэлддэг юм те. Ингээд үсэх юм бол 700 гэдэг бол бага тоо биш. Тэгэхээр 84 оныхаа толийг дүрмийг бол үндсэнд нь бариад тодорхой хэмжээний үгийг бол одоо цэгцлээд журмлаад явах нь зөв юм болов. Тэрнээс биш одоо бүр цоо шинээр дүрм гаргаад одоо ингэж нэг тийм нэлээд тийм улс хүртээ өөрчлөлт оруулах бол зохимжгүй юм болов гэж би дотроо бодож байгаа. Хэрэглэгчийн хувьд. Тэр Дамжин Сүрэнгуй Осоргоо хоёрын одоо 83 онд хэвлүүлсэн тэр үсгийн дүрм чинь бол өөрөө их бодлоонтай. Хэлнийхэн хууль зүйд нийцээгүй. Тэгээд Дамжин Сүрэнгуйн өөрийн санаж явсан юмэгч Осоргоо бас говь улсын явдал бий. Би нэг одоо чинь хагасыг байх уу? Хагасыг гасаж байгаа. Хагасыг гасахтаар надаас хүн ингэж асуудаг л да. Бичгийн ингэж хагасыйтэй өмнө хагасыйтэй бичижсэн нь одоо хагасыйгүй бичгээр ямар ялгаа гарч байгаа. Баялаг гэж ямар Ерөөсөө монгол хэлэнд чинь хагасыг гэдэг аваа байхгүй шүү дээ. Хагасыг гэдэг аваа. Үсэгч нь бол аваалураар тэмдэглэнөхөөсөр зүгээр гадны үсгийг зээлдэж аваад тэгвэл одоо ийм асуудал гарч ирсэн. Нэгэн тийм өөрчлөлт орж ирэл чинь одоо яагийн төрлийн бид нар яа тэр ямар өөрчлөлт одоо үе үсэг гэж л яваад байгаа юм. Одоо өөрний чинь монгол үчиг зүгээр яа гэдэг зүгээр зартыг тэмдэглэл зүгээр л халимгууд бол шинэ хагасыгээр аваад яа гэж зүв аваад явцсан баг шүү дээ. Чинь энийг өөрчлөхгүй одоо бид нар чинь ер гэдэг үгээр ялгахаа болчихсон. Тэр яг үнэ. Тэрэл бичин чинь нөгөө нэг монгол хэлний тэр нөгөө шүрх я гэдэг юм аваагүй байхгүй юу? Харин тий одоо авах уу? Тэмдэглээгүй байхгүй юу? Тэрнээс болоод яа гэж гарч ирээ. Дөрөвчний хэсэг дээр бод ингэж юм ярьсан байна. Одоогийн хагасыг гэдэг гэдэг ээгүүлэгчийн үүргээр аваад яа гэдэг яг нь төрлөө үсгээ 7 үс одоо 4 үсэг ба шүү дээ. 7 одоо бид бол 9-г чилж чадахгүй шүү дээ. Ерөөл гэж бичиж чадахгүй шүү дээ. Ерөөл гэж хэлж байгаа шүү дээ. 9 гэдэг чинь бид сурцсан болохоос 9 гэж хэлдэг байна. Тэгээд 9-г дуудаад байгаа шүү дээ. Тэгэлээр ийм санал тавьсан боловч ажлын хэсэг дээр одоо араа яны өөрчлөлт бол одоо олон хэсэгт итрэх гээд байна. Эхний шатнд яг энийг болиё гэсэн. Ийм л юм. Тэгэхдээ энэ бол яг зөв болгоёг бол одоо баталгаан дээр сандын дагуу энэ хагасыг гэдэг ишгийг үсгийн тэмдэг энийг бол одоо тагнаа гээгүүлэгчийн үүргээр авах юм бол хамгийн тохиромжтой байна. Олон нийт рүү яаж хүрэх вэ гэдэг. Олон нийт төрөх гол зам бол ерөөсөө үсгийн дүрмийн зөв бичих дүрмийн толил гэж байна. Тэгээд толын ард бол дөрвөн байна. Хүн бүр тэгээд тэр толыг ингээд бариад яваад. Тэр нэг үг. Толыг баримтлсан. Хэрвээ бичгийн хэлийг хэрэгжилж байгаа бол тэр толыг баримтлахаас өөр замгүй. Ямар ч эрдэмтэн ба ямар ч төрийн зүтгэлтэн ба улсын ерөнхийлөгч бай тэр толыг л баримтлана. Тэр толыг баримтлахгүй тэнд бичснээс өөрөөр бичих юм бол тэр хүнийг торгодог, шийтгдэг хууль дүрм гарах ёстой. 3 дугаар ангийн хүүхэд тол сурчлаад яваад авах боломжтой. Тэр чинь багш нь зааж өгөхлөөр одоо бодоход бол цааш нь сургуулийн хэмжээнд жишээл төвшнээр бүр одоо бүрэн тойл байж болно. Сургуулийн сурагчийн тойл гэдэг цөөн үгийн хүрээнд тэгээд олон янзаар ирэх нь маш зүйтэй. Одоо тэр тойл хэвлэн гэж штэ. Одоо хэдэн зуун мянган ширхэг тойл хэвлэх нэ. Одоо яваад чинь одоо жил болгон хэвлэн. Жил болгон хэдэн зуун шаардлагатай.
Тэр шийдвэн тэр нь бүх бизнес маягийн юм явж байгаа юм шиг хардтал төрж байна л да надад бол. Тэр хэдэн зуун мянган хэвлж идэг, баахан тендер болдог, баахан бодлын болдог, нөгөө тойлонд хэвлэгддэг. Гадагшин дотгошин яа нэг нь одоо баахан мөнгө итсэн. Одоо ийм л одоо юм явж байгаа. Жаахан өөдрөг тас нэгэн засгийн газрын шийдвэр гарч байгаа одоо нэг тийм талыг бол бас зохицуулах боломж байна. Зүгээр хувийн хэвлэх үйлдвэрүүдэд одоо өчигд нөгөөдөл нэвлэл яач шүү дээ. Ашиг олол яг нөгөө нэг тэр нэг үүргээ бол одоо төр гүйцэтгэж байна. Тэр ашиг машиг бол төр бол заавал тэрэнд оролцоод шаардлагагүй шүү дээ. Яг одоо тэр тойлыг худалдаж авдаг хүн одоо хичнээн байх уу гэдэг бодмоор байна л та. Бичдэг хүн бичиг өсгөө хэрэгэлдэг хүн хэд байна тэр хүн л хэд болж байгаа. Яг шаардлагатай. Яг ер нь яг Төгсгөлийн хэрэгжилж цаасан дээр үг өчтдөг хүн л одоо тэрийг толыг заавал авах ёстой. Ер нь бол хатуу хэлэх хэрэгтэй. Одоо зүгээр нэг нийгмийн сэтгэл зүйд баригдаад л нийгмийн сэтгэл зүй төр нь хөтлөгдөөд л дөрлөгдөөл ингэж явдаг одоо болох хэрэгтэй шүү дээ. Энэ ч ард түмэн чинь дургүй байна. Энэ чинь хууль журам гэж байна шүү дээ. Бид нар ч Ардчилсан нийгэм Ардчилсан нийгэмд чинь өөрөө хоолойг төр сонсох хэрэгтэй. Төр гэдэг чинь өөрөө ард түмний байгуулсан бүтэц тогтолцоо. хууль дүрмийн чинь ард түмний юу саналыг авчиж хийж байгаа шүү дээ. Одоо бид нар чинь Ард түмний төлөөлөл чинь тэр хуулийг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 2 жил зөв бичлэмд орж байгаа өөрчлөлт бол одоо хэрэг дээр одоогийн зөв мөрж байгаа юм хялбарчилж байгаа. Илүү хялбар болгож байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бидний шаардлага бол дасан зохицох нэг цом шаардлага. Бичиг үсгээ хэрэглээд сурсан хүнд бол эргээд дасан зохицох нэг тийм үе шат бол гарцаагүй байна. Энэ бидэнд одоо тохиолдох бэрхшээл энэ л болно. Тэгэхээр энийг даван туулж болно. Шинэ гадаад хэл сурж байгаа биш. Ааха. Сургалтын асуудал бас хамгийн чухал зүйл. Яа тэгэхээр багш нар маань дөнгөж одоо их хэлээ үзгээд яг бичгийн хэлийг үзгээд яриа сурцсан нөхдүүд сурагчийн ширээний ард суугаад заалхлаар зэрэг тэр хүмүүст яг энэ гаргасан дүрмийн дагуу хичээл заахлаар нөгөө багш олон жил заагаад өөр дүрмээр заагаа сурцсан байгаа. Шинэ дүрмээрээ заана гэхлээр ер нь хэр зөрчил үүсэх бол Энэ дүрмийг баримтлах л ёстой. Ер нь баримтлах ёстой. Тэгж л ярина. Тэгэхгүй зүгээр л одоо багш чадахгүй байхаа хөөрхий одоо энэ дээр гэж үл ярихгүй шүү дээ. Тэгэхээр нэг ийм юм ярьж байгаа. Боловсролын шинэ стандарт хөтөлбөрийг одоо боловсруулад эхлээд 40 сургуулийн хэмжээнд бол хэрэгжүүлэх юм. Тэгэхээр тэр 40 сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэхэд мөн энэ өсгийнхэн дүрмийг бас тэрүүгээр дамжуулах боломж байж магадгүй. Би энэ талаар зүгээр мэдэхгүй боловч тийм боломж бас. Ер нь бол яг аль болохоор л юунд хэрэглэхэд сурахад хялбар арга замыг хайна л да. Гэхдээ тэрнийг бол баримтлах болно. Баримтлах ёстой. Хүн болгон хэрвээ утга зохиолын хэлээр бичдэг, цаасан дээр юм бичдэг хүмүүс бол тэрнийг баримтлах хэрэгтэй болно. Одоо бид нарын 700-г хүмүүсээр мөрдүүлж чадаагүй гэж өшөө бас тойлгороо тэрнийгээ мөрдүүлэх магадлал хэрүүн дээр байдаг юм бол. За чойсон бэрхшээл тоошоод байх хэрэггүй шүү дээ. Сайтн дээр тэгээд үлдчихлаа шүү дээ. Бид нар яг үнэндээ би ягаад хэвлэж явж байгааг үлтэй өнөхөр энэний чинь дагуулуудаа бичих шаардлагатай байгаа учраас би явж байгаа байхгүй юу? Бичих хэрэгтэй наадахаараа бичих. Яг энэ 700 үгийн жагсаалтыг аваад бичихээр энэ олддгүй байхгүй. Хаана хэлсэн одоо бид нар хэлс мэдээллийн байгууллагуудын тий. Одоо цаашид ийм хүндрэл бэрхшээл гарах юм шүү дээ гэдгээс. хэлэхдээ санал ялангуяа их хэлний сургалт, дунд сургуулийн монгол хэлний сургалтын асуудал бол бас одоо бас тийм стандартын хэрэгжилт гэдэг юм уу сайнгүй байгаа. Би бол өөрөө яг энэ чиглэлээр судалгаад. Тэр дээр нь бол одоо ингээд дүрм журм өөрчлөлт гэдэг ч юм уу уул нэг одоо манай монгол хэлний стандарт чинь хилцүү дүрмээс аль болох одоо тиймээс зайлсхийгээд одоо хэрэглээний монгол хэл хүүхдүүдэд ярих бичих чадварыг олгодог чиглэл рүү явъя гэж байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад бас дүрм журамтай зурлах ажил гарч ирэхэндээ гэдэг талаас хэлж байгаа. Тэгэхээр магтарж байгаа та би яагаад тэгэхээр энэ юу төмөр дууг шиднэр ярьж байгаа дүрм журм өөрчлөлтийг бол эсэргүүцээгүй. Энийг бол би дэмжиж байгаа. Яг бол надад бол бүр амар болно. Тэрийг бол би ойлгож байна. Маш амархан болно. Бичгэд юу нөршөлтэй вэ? Гоо одоо бид нар чинь тооцоолгүйгээр судалгаагүй ард иргэдийнхээ бас тодорхой хэмжээний санал дүгнэлтийг бодолцохгүйгээр зүгээр ингээд төр засаг шийдвэр гаргадаг. Тэгээ нөгөө манай улс төр гаргадаг нөгөө л амьдрал дээр хэрэгжихгүй юм гаргадаг нөгөө жишгээр цаашдаа ингээд бүдэгрээд бүр бодлоод ингээд явчих байл гэдгээс бид нэр одоо сэргийлж ярилцах ёстой гэдэг утгаар хэлж байгаа байхгүй юу? Хэлчихье. 2003 он төрийн албан ёсны хэлний тухай хууль гэж гарсан. За энэ хууль одоо их хэрэгжилт муутай байгаа. Яагаад хэрэгжихгүй байна вэ гэхээр нэгдүгээр энэ хууль юуны хэрэглэх мөрдөх хүрээн явцсан. Зөвхөн төрийн албан хэрэг сургалтанд энэ хуулийг мөрднө гэж байна.
ийм явцсан. Тэгэхээр энэ хууль бол нийт ард түмний биелүүлэх хууль биш болж өөрчлөж байгаа. Мөрдүүлэх эрхцэн чадамж муутай. Чадамж муутай. Гол нь Тэгээ би дуусгачих. Хоёрдугаард энэ хуулийг хэрэгжүүлдэг механизм тэр хуулинд суугаагүй. Торгох гэсэн үг. Торгоногүй байгаа. Торгох нь шүүх торгоно гэж байгаа. Шүүх одоо нэг үгийг буруу бичсний төлөө торгоно гэж юу байна? Шүүхтэд явна гэдэг Тийм шүүхтэд явна гэдэг чинь нэг үгний төлөө хэн шүүхтэд явах вэ? Тийм. Гэтэл энд бол хэрэгжүүлэх механизмд нь ямар улсууд орж ирэх вэ? Мэргэжлийн хяналтыг орох ёстой. Юуны гудамжны хаягийн асуудлаар цагдаа ажиллах ёстой. Төрийн хэлний зөвлөлдөл энэ төрийн албан ёсны хэлний тухай хуулиар бол ямар эрх олгосон гэдэг газар зөвхөн зөвлөмж гаргаа гэж байгаа. Бид нар зөвлөмж гаргаад байдаг. Тэрнийг хэрэгжүүлж байгаа юм байна. Гэх мэтлэнгээр. За 3 дугаарт нь энэ хууль эзэнгүй хууль. Эзэнгүй хууль. Тийм. Ийм юунаас бол энэ хууль гэж бодож байгаа. Тэгэхээр төрийн албан ёсны хэлний тухай хуулийг өөрчлөх төсөл хийгдчихэд байгаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Тийм. Тэгэхээр би тантай яг санал нэг нь төрөө бид нар ихлэ жоохон буруу ойлгоод таныг одоо ажиллаа хийхгүй байх гэдсэн чинь үнэхээр таны ярилцлагын тэр үнсэн чинь тэр чинь хуулиндаа асуудал байлаа. Ерөөсөө яг үнэн. Тэгэхээр одоо бидний яриад байгаа юм бас иймэрхүү юм руу яваа орчих үү тий гэдгээс болгоно. Тэгэхээр мөрдүүлэх хууль тогтоомжийг 37 дугаар тогтоол гэдэг бол маш чухал тогтоол байгаа. Жишээ тэн дотор бол одоо энэ байгууллагын хаягийг кирилл үсгээр бичнэ гэдэг энэ чинь хэлний тухай хуульд байгаа нийслэлийн засаг даргын захирамж байгаа. Тэгээд ерөөсөө хэрэгждэггүй. Ерөөсөө одоо баг би энэ чинь өнөөдөр гинт ярьж байгаа юм биш шүү дээ. Бид нэр 20 жил яриад ирж байгаа шүү дээ. Энэ хэрэгждэггүй юмнууд байна. За дээр нь одоо бид нар заашгүй ярих хэрэгтэй юм бол энэ хүүхдүүдийг багаас нь энэ харь хилэн сургаж байгаа асуудлыг яах юм. Одоо энэтэй бас хамт шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энийг төрийн албан ёсны хэлний хуулийн тэр шинжилгэлээр шийдэх хэрэгтэй. Одоо шийдэх юм бол гадны улсууд тэр 13-наас гэдэг юм уу одоо тийм тодорхой хязгаар насны хязгаар тогтоож өгөөд хүүхдийг тэр унган хийлээ эзэмших яг тогтдог сэтгэлгээ тогтдог хүртэлхийн тэр хооронд бол одоо гадаад эзэмсэхгүй тэрнээс хойш бол хүүхдүүд дураараа эзэмших хэрэг бол тогтоож өгөх хэрэгтэй гэж байна. Тэгээ дорн дахны бэлгийн улирлын тоололт чинь бол одоо хүний насыг чинь 12-оор ингээд яатсан байна шүү тийм ээ. 12 гэдэг ингээд яатсан. Нэг аравын ч гэдэг юм уу 60 жил. Манай ардын уламжлалт эн чинь бол зүгээр нэг тийм юм биш шүү дээ. Эн чинь олон мянган жилийн шинжлэх ухаан одоо эмпирик туршлагын үндсэн дээр бий болсон одоо их мэдлэг байна шүү дээ. Тэгэхээр хүн чинь төрснөөс хойш 12 насаа хүртэл бол тэр хүн бол ерөнхийдөө төлөвшч бий болдог. Тэр хүртэл бол тэр хүн өөрийнхөө төрлөх их хэлэн эзэмшдэг. Тэр их хэлээрээ сэтгэдэг. Их хэлээрээ сэтгэснээрээ тэр хүн эх орондоо хайртай болдог. Үндэсний өсөлд бүрэлддэг байгаа юм. Тийм учраас дэлхийн улсууд яадаг өгтэйгэн зэрэг хүүхдийг 11 насыг хүртэл их хэлийн сургана гадаадын хэл огт заахгүй гэж. Энэ удаагийн тойлол харьцангуй бас нэлээд өөрчлөлттэй байгаа учраас бол хүмүүс янз янзаа хүлээж авах нь мэдээж хэрэг. Энийг одоо хэдийн хугацааг бид хэлж чадахгүй ч гэсэн төр засаг энийг одоо ажил хэрэг болгохлоор ямар хэмжээний одоо арга хэмжээ авна, хэр дайчин, хэр эрчимтэй арга хэмжээ авна тэрнтэй л холбоотой. Тэгвэл бид одоо хугацааг хэрэг харахгүй. Тэгээ өнөөдрийн бидний энэ данд хэлэхэд бидний ойлголт бол энэ Кирилл Искэндерийн боловсронгуй асуудлыг олон өнцгөөс харж болох боломжийн байна, бэрхшээлний байна. Энэ талаас бид хэрэг бид цөөхөн хүн ч гэсэн асуудлыг олон талаас нь харж ярьлаа. Бид хэдүүл цагт 7-8 ярьж байгаа ч гэсэн Eagle телевизээр дамжиж үзэгчид хүрч бас энэ асуудал цааш нь үзэгч олонд хүрж байгаа. Үзэгч олонны саналууд нь танай телевиз ч юм уу саний хөвлөөр гарах байх. Энэ талаар одоо танай телевизийн хийж байгаа нэвтрүүлэг маш аз бүтэлтэй болсныг бас хэлмээр байна. За ингээд амралтын өдрийнхөө цаг гэр бүлтэй өнгөрүүлэх цаг заваасаа бас хуваалцаж үзэгч олонд яг энэ тодорхой сэдвийн дагуу өөрсдөө ямар бодолтой байгаа юм энийг нэг зэгцэлчих юмсан гэсэн чин сэтгэл гаргаж студид маань хүрэлцээрж урилга хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. 9-ийг харьцан нэг нийтдээ хэлцүүлэг үзэгч та бүхэнд Монгол хэлний үсгийн бичих дүрм ямар төвшөнд байгаа юм бид буруу бичээд зөв яриад за эсвэл зөв яриад буруу бичээд байна уу гэдэг энэ олон асуудлынхаа хүрээнд олон одоо судлаачид эрдэмтдийн санаа бодлыг үзэгч та бүхэнд хүргэлээ. Тэгээд та бүхэн бидний хэлцүүлгээс бас өөрөө өөрсдийн гэсэн нэг нүгнэлтийг хийсэн бах. Ямар ч байсан 2014 оны 1 сарын 1-ээс эхлээд Монгол улс зөв бичих дүрмийн бас нэг толтой болох нэ гэдэг энэ мэдээллийг хамгийн сүүлд нь үзэгч та бүхэнд өгье. Ингээд хэлцүүлэгт анхаарлаа хандуулсан баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа.